За сайн байцгаана залуучуудаа сансрын яриад цуврал эхлэж байна. Тэгэхээр та өөрийгөө пуужин хийж байна гэж төсөөлөд үзээрэй. За хамгийн гоё нь Монгол залуучууд 30 см-аас бүр 3 м-ийн өндөртөө пуужин хийгээд тэрийгээ бүр 500 м-ийн өндөрт хөөргсөн байна. За би энэ пуужинг бүтээсэн хүнтэй уулзахаар цаг тохиорсон байгаа. За одоо манай зочин ирсэн байхаа. За ингээд зочноо хай. Анхны пуужингийн суурийг хэн хизээ тавьсан болоо гэж та бодож байна уу? Төгсгөөд үзье. 1230-ад онд Хятад улсын Даймбай алдаанд хэрэгжилж байсан галт эсрэгч буюу бидний ярьдгаар салютыг пуужингийн технологийн суур байсан гэж үздэг юм байна. За харин өнөөгийн шингэн түвштэй пуужингийн патентыг Америкийн физикч 1926 онд авч байсан бол гадаад сансарт гарах чадaltaй пуужинг нацист дэглэмийн үед буюу 1944 онд Германы зэвсэг төвчин туршиж байжээ. Энэ пуужинг хүн төрөлхтний сансарт гарах суурийг тавьсан гэж үздэг. Тэр цагаас хойш сансрыг шинжлэн судлах ажил эрчимдсэн байдаг юм. Пуужин иргэний цэргийн гэд янз бүрийн зорилттой. За монголоор пуужинг цойлуурч гэж бид заримдаа ярьдаг. За манай инженер ирчихсэн байна. За өдрөө минь төргий. Та ч өөрөө пуужин шиг өндөр хөнөө. За тэгэхээр энэ пуужинг бүтээгээд ингээд 500 м-ийн өндөрт хөөргсөн гэж байна шүү дээ. Ер нь яг яаж бүтээж байсан бэ? Тэр дурсамжаа түүхээ бидэнд хуваалцаач. За тэр пуужинг бол Кансатад зориулж бид нэр хийжсэн. Аха, Кансат. Олон улсын тэмцээн, Кансатын олон улсын тэмцээнд Монголын баг тамирчдын хүрээнд Монгол улс зохион байгуулсан байхгүй. Тэгээд 1 м-ийн өндөртэй 2 кг-ийн жинтэй пуужин бид нэр 7 ширхгийг зохион хийжсэн. Улс алганд нэг оролцож байгаа улс алганд нэг пуужингийн бид нэр өгч ийсэн. Бэлтэж. Тэгээд манай тэр пуужин маань яг ингээд үүрэг дагахын хүрээнд яг Кансат гэдэг жижиг бичил хиймэл дагуулыг 500-аас 300-аас 500 м-ийн хооронд бид нэр гаргаж ийсэн. Ер нь бол Монгол улстай бол хамгийн анхны тийм хийжсэн хүмүүс. За ер нь яг ямар зарчмаар пуужин хөөрдөм болоо одоо ингээл дээшээгаа ингээл хөөрөл бөө ингээл утаа харагдал гэдэг чинь бид нэр ингээд зурагтаар хараад төсөөлсөн тэр шүү дээ тий. За ер нь бол пуужингийн ажиллах зарчим бол энгийн онгоцыг бодвол бусад хөөрөлт юм юм. Зөвхөн хоёрхан хүндийн төв байдаг байхгүй. Center of mass, center of pressure гэдэг. Center of mass нь олонгууд яг пуужингийн нийт хүндийн төвийг төвлөдөг. Харин center pressure олонгууд түлштэй байх үе. Ачаад түлштэй байх үе хүндийн төв. Бидний пуужин загварын хувьд олонгууд хатуу түлш ашигладаг. Хатуу түлш гэдэг маань ер нь бол дайр хүүхэр давсны хүчлийн холимог тийм хатуу түлш гэдэг байхгүй. Түлш хүчтэй байх тусам пуужин их өндөрт гарна. Одоогоор дэлхийд үүрэг даалгавраа амжилттай гүйцэтгэсэн пуужингаас хамгийн том нь Сатурн 5 нэртэй Америк пуужин юм. 140 тонныг дэлхийн тойрог замд гаргах чадaltaй 1967 онд анх сансарт ниссэн тус пуужин тухайн үедээ 6.5 тэрбум харин өнөөдрийнхоор 49.9 тэрбум Америк доллараар бүтэж байжээ. За гэхдээ удахгүй хүмүүс бид түүнээс ч том пуужин үйлдвэрлэж магадгүй юм. За нөгөө пуужингаа 500 м-т хөөргсөн гэдэг хэлсэн шүү дээ. Яг тэрэн дээр болохоор тэр пуужинг бүтээхэд юун дээр хариуцж ажиллаж байсан бэ? Тэр төслийг ер нь бол би өөрөө ахалж хариуцж авч яжсэн. 7 өний бүрэлдэхүүнтэй 7 пуужин гарах төсөл байсан. Тэгээд уг төсөл дээр ажиллахдаа яг долуулаа
ажиллаж эхлээл ард нь гарсан. Тэгээд 500 м гарах пуужин хийхэд өмнө тийм хийж үзээгүй анхудаа хийсэн болохоор алдаа их гарсан л та. Туршилтын үйл туршилт хийж бид нар байнга туршилт хийдэг гэсэн. Эхлэх үе дээр бол их биеийн ингээд агаарын даралтаа ингээд тисгүүгээр ингээд агаар дээр ингээд бутарчаад исэн. Тэгээд тэр чинь хотоос гарч нөө жоон хээр талд очиж бид нар туршилтын айгүй хугацаа тэн дээр их алчижсэн. Тэгээд ер нь ингээд 4-5 туршилтын дараагаас манай пууж ер нь жигдэрч эхлээд за ер нь яг ийм пуужийг хийх юм байна гэд үлдсэн толгоо яг гिचлэхнэр хийсэн. За тэгэхээр Монгол залуучуудаас ингээд инженер, техникийн, шинжлэх ухаанд ингээд бүх сонирхолтой байгаад энэ сансрын технологиг бүр илүү их сонирхож бас олон зорилго тавьж ингээ холыг зорж байгаа нь үнэхээр гайхалтай байлаа. Тэгэхээр Монгол залуучуудын ажил үйлсд амжилт хүсье. Тэгээ манай сансрын амт цуврал өндөрлөж байна. Баяртай. За ингээд төгсгөлд нь сансар дэлхийн хоёрыг юу холбогдгоо гэж асууя. Төвөггүй хариулахаар байгааз. Сансрын технологийн энэ талбарт Монгол залуусч хүч үзхийг хүсэж байна.